Өнөөдөр Монголд шудраг ус гэж байхгүй. Энэ үнд зүйл алдагдаж байна гэдэг бол өөрөө нийгэм өөрөө дампуурч байна гэсэн үг. Одоо мөнгөтэй мөнгөгүй хүнд шүүх цагдаа прокурорын байгууллага хоёр өөрөөр үйлчилж шин. Өөрийг нь ялгарлагдаггүй, дээрлэхдэггүй, өөртөө бүдүүлэг харьцдаггүй төрийн үйлчлэгийг хүсэж. Шудраг хэсгүүд хүн агааргүй болцвол яах вэ гэдэгтэй адил шин. Энийг шудраг ус явуулдаг гэж ойлгож байгаа. Бөөн хар авилгын үүрүүд тийм. Хуулиуд бол байгаад байгаа. Хуулийн хамгийн дөрөв хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Ерөнхийлөгч элбэгд орж аимшиг харуулаач болтугай. Шудраг шиг тогтоох гэж оролдож шин. Ганцаараа байгаа байхгүй. Алдаа гаргангуут нь шийтгэж чаддаг. Алдаа болгон дээр нь шийтгэж чаддаг. Тийм л тогтолцоотой бид нар болмоор байна. Гудамжинд дулаан цамнаг архич бүр ингээ 16 отгонд дулаан өгсөн байхад очихгүй болтохгүй шүү дээ. Тэгээ өнөөдрийн байгаа байдал өөр чин таалагдж байгаа бол ардын нэмийг сонгож болно.